Ялтын амт үнэхээр хийдэг зүйлдээ дуртай бас дээрэс нь хийж чаддаг байх мэдрэмж юутай ч харьцуулшгүй лээ. Зөвхөн энэ минутын төлөө төрсөн юм шиг хэрэг хичээ зүтгэл хэрэг хүний дэмжлэгээр ирдэг ялт үлээ дээ. Энэхүү кино спойлер дугаараар та бүхэндээ ялтыг мэдрүүлэх дагаад бөхөөр хичээлмэр санагдуулах энтхэг дангаал буюу бүх гэх нэртэй 2016 оны киног ярьж өгөхөр шийдлээ. За тэгэхээр идэх уух юм ойртуулаа суугаарай. Янзын бүхийн барилаанууд гарах гэж байна шүү. Энэхүү кинон дэлхийн хэмжээний бүхийн тамирчин болох эгчдүү Похогат нарын амьдралаас сэдвүүлэн хийгдсэн спортын драм төрлийн кино юм. 2.8 сая Америк доллараар бүтэж 340 сая Америк долларын ашиг орлогыг авчирсан байна. Кино гарах үедээ жүжигчд болон кино багийнхан нэлээд хэдэн кино наадмын шагналыг шүүрсэн гэж байна шүү. За мэдээж киноны гол дүр буюу Америк хаан буюу аавын дүрийг бүтээсэн жүжигчний талаар дурдахгүй өнгөрөж болохгүй нэ. Тэрээр түүнийхээ 20 настай хөлбөрийг болон 60 настай хөлбөрийг нэгэн зэрэг бүтээсэн ба за тэгээ 60 настай хөлбөрөө бүтээхэд бол өөрийн биеийн жингээ 30 кг-аар нэмсэн байна. За дээр нэмээд охтуудыг дурдахгүй болохгүй нэ. Энэ охтуудад тоглос жүжигчд маань маш сайн жүжигсэн бөгөөд түншлэн бүхий спорт нь хүн болгоны орох салбар биш ээ. Ялангуяа бүр эмэгтэйчүүдийн өвчүүдээ. Тэр тусмаа бүр энтгэх тухайн нийгэмд бол энийг ховор үзэгдэл. Харин энэ жишгийг эвдэж жижиг тосгоны эгчдөө хоёр хэрхэн дэлхийн хэмжээний спортын мастеруд болсон талаар сэтгэл хөдлөм түүхийг хүргэх кино маань ингээд эхэлж байна. Энэ этгээгийн нүүр царай болох Америк хаан жүжигчний бүтээсэн Махавар Сингээс үйл явдал маань эхэлнэ. Залуудаа бөхөөр хичээлж байсан, нилээд ирээдүйтэй гэж хэлэгдэж байсан ч амьдралын эрх нь бүхийнхөө дэмжээг орхисон айлын нөхрийн нүрийг бүтээжээ. Хэдий бүхийн дэмжээг орхисон ч бүхийн спорт түүнийг орхихгүйг мээрлээч. Өөрийн дуртай бүхийн дэмжээгээ зургатаар харан байж байтал манай анхыг тайван зурагт үзүүлсэнгүй. Бой шиг сагалтай гарч ирээд л өдөөд байна шүү. Сагалт гэж байгаа дэлж байгаа. Та ч одоо үеийн өнгөрөөсөө бүхийн дэмжээ рүү ойртоод л зугтаана гэж мэгээд хэний өдөөд байгаагаа ойлгохгүй л байна л да. Харин манайх Махавир хэлж байгаа. Ч олон зүгтааж байсан бол доо гэж хариулаад ажлын газрын барилдаан хийхэр болов. Барилдаан гэхлээр 5 секунд болвол нөгөө сагалт маань дээшээ харц хэвтэж байлаа. Гэхдээ тэгээд одоо богдороо оролдвол ийм болно шүү дээ. Сагалт нэг шидүүлээд ухаарсангүй болтой. Дахиж 2 удаа шидүүлж байж биерээ биш мэхээрээ барилдгийг ойлгож авлаа. Махавир маань залуу насаа дурсахад үнэхээр л барилдах дуртай байж тээ. Хэдий улсын авраг болж чадсан ч гэсэн эцэг их нь наад барилдаан чинь чамд хоолунд авчрахгүй ажил хий гэсэн юм байна. Ер нь тэгээд сонголтгүй л дээ. Тэгээ бүхий спортоосоо зодог тайлж. Тамирчин хүн хинэж дэмжлэггүй хэр хол явж чадах вэ дээ. Ийм асуултаагаар Махавир өөрийн медаль болон өргөжлөлтөд харан зогсноо. Ямар ч тамирчны хүсэл эх орондоо медаль авчрах байдаг шүү дээ. Махавирт маань боломж байсан ч дэмжлэг байгаагүй учраас үе үе харан бодлогоширдаг юм байна. Энэ медалуудаа. Жирэмсэн ихнэр нь л энэ үед нь гарч ирж нөхрийгөө тайвшруулж байгаамаа. Медаль авчраагүй нь чиний буруу биш ээ гэж хэлнэ. Гэтэл гол дүрийн маань толгойд нэгэн санаа дүр болтой. Ингэж байгаа. Миний хийж чадаагүйг миний хүү ийн гэлээ. Ингээд ихнэрийн төрөх цаг ойртож Махавир маань ууган өгнөө өлгидэн авсан байдаг юм аа. За тэгээ гол дүрийн ах хүү маань одоо хүү хүлээж исэн болохоор дотроо жаахан гунигтай. Гэхдээ бас гунигаа ил гарахгүй хичээнэ. Даанч нүүрэн дээр нь хамаг юм ил бичээстэй байдгийг өөрөө ч мэддэггүй явдаг юм шиг байна. За тэр үеэс хойш Махавирт маань тосгоныхон бүгдээрээ л яаж эрэхтэй хөвгтэй болох талаар зөвлөгөө өгч гарнаа. Нэг өвөө амир чихэн дээр нэрсэн ингэж байгаа. Зөвхөн бүтэн сайн өдрөл эхнэртэйгээ барилдаарай гэж мэгэд яалчгүй Камасутраг зохиосон улсын иргэд гэсэнтэй бас зөвлөгөөгч бас ширүүн орж иж байна шүү. За тэгээд эхнэр нөхөр хоёр зөвлөгөөнүүдийн дагсаар хоёр дахь хүүхдийн төрх өдөр ирлээ. Тэгсэн өстө тосгоноороо хүлээж байгаа юм чинь. Даанч тэгээд Махавир маань хоёр охинтой болсон байдаг юм аа. Охин дөрсөн мэдээний дараа хажууд нь сууж исэн өвгөө ах хэлж байгаа. Зөвлөгөөгөө дутуу биелүүлсэн юм биш үү гэж автыг. За тэгсэн манай зөвлөгөө өгсөн гарууд өөрсдөө өмөрөд би уг нь бүтэн сайн өдрөл барилдаарэ гэсэн өөрийгөө барьж чадаагүй байгаа байхгүй юу гэж мэгээд илгийг нь авч байгаамаа. Махавир маань харин энэ үед дөнгөж гэртээ төрсэн охиноо хараад л байж байна. Эхнэр нь гимссэн байдалтайгаар хүү төрүүлж дуушлаарэ гэж мэгээд эхнэрийн буруу гэж хавтаа. Харин Махавир ингэж байгаа. Би хоёр охиндоо хайртай. Гэвтэл хүүл миний мөрөөдлийг биелүүлж алтан медаль их оронд авчиж чадна шүү дээ гэлээ. Цаг хугацаа ч өнгөрч Махавир маань 4 охины алдартай болжээ. Мөрөөдлөө орхихгүй гэлтэйгээр өөрийн бүхийн тэмцээний медаль шагналуудаа хураан зогсно. Өдөр хоногуд өнгөрсөөр Махавир маань 4 охины аав гэсэн шиг цүдгэр гидтэй болжээ. Нэг өдөр ажилдаа яваад харих замд нь эхнэр нэг сонин царайлчсан хүлээж идэг шүү. Гэхдээ тэгсэн нэх амар 7 буудал чирүүлсэн юм шиг царайтай 2 хүү зогсож байна. Хажууд нь хөвгүүдийн аав ээж болтой ингэж байгаа. Манай хөвгүүдийг ямар амар цоцныг хараач гэж мэгээл. Махавир харин харчаад бүр хэн цоцныг нь гайхан асуугаад чиний 2 охин гэж авдгийн та. За тэгээд монголчуудын эртнээс бүхий удам охиноор дамждаг гэсэн үг өгдөг шүү дээ. Хэрэг явдал намжаад Махавир маань охтоодоосаа тэр 2 хүүг яаж цоцсон бэ? Харуул та гэсэн чинь 2 охин нэх хөрхөн үзүүлж байна. Тэрийг нь аав нь хайрын нүдээр хараад л толгойд нь санаа төрүүгэмээр л дон гээл явчих. Орой болж Махавир эхнэртэй хандан жаргалтай нарахгүй ингэж хэлж байгаа. Ер нь бол алтан медаль бол алтан медаль шүү дээ. Хүү авсан, охин авсан ямар ч ялгаагүй. Манай охид бүх болно гэж автыг. Эхнэрийн сонсоо бүр шок. Хэдий нөхрийн мөрөөдөл чухалч гэсэн охтын ирээдүй яах болж байна? Жижигхэн тосгонд ер нь эмхтэй бүх байдгийг ч харж байгаагүй газар охтоо бүх болгоно гэхээр ээжд нь хэцүү байгаа байлгүй дээ. За ингээд эхнэр нөхөр хоёр ярилцсаар дундын зөвшөлтсөлд хүрнэ. Тэгэхээр Махавир маань охтоо нэг жил сургуульд хийлгэн
Хэрвээ нэг жилийн дотор юу ч өөрчлөгдөхгүй бол Махавир өөрийн мөрөөдлөө орхино гэж амлаад маргаашнаас нь октын бэлтгэл эхэлнэ. Бэлтгэлийн эхний өдөр октоо өөрийн 5 цагт босчихсон. Дуртай хоолныхын лангуун дээр авчирсан. За энэ хоёрын сүүлийн идэх халуун ногоодод авсаасаа хоол шүү. Тамирчид ийм хоол идэж болдгоо маа. Сүүлийн удаа гэж бодоод идээрээ гинэ. Хоёр охинч бүр гайхашраад ээж рүүгээ хартал ээж нь ч одоо ямар ч авралгүй гэсэн харцаар хараад дуслаа. Манай хоёр охины томигийн Гита, дүүг нь Бабита гэдгээ. Махавирын 4 охины том 2 охин шүү дээ. Бүхийн бэлтгэл ихэж 2 охинд бол тамл шиг байлаа. Нэг амир огттой гүйлгэснээ араас нь мопедтэй баатал. Сүүлдээ бүхийн техник рүү журуу. Хэдий анханасаа сайн техник суралцсан зөв ч гэсэн ганцхан техник хөөгд байвал хол явахгүй шүү дээ. Ингээд октоо хөвгүүдтэй барилдуулахар болж байгаа маа. Хамаатны хөвгүүдээс эхэлж барилдуулнаа. Эхэндээ ч яах вэ? 2 охин хоёулахнаа л үүрийн 5 цагт гүйдэг байсан бол одоо харин хамаатны хөвгүүдээ гуруулаа үүрийн 5-т гүйдэг болсон. Жинхэнэ дэмжээн дээр барилдаж үсгэд огтлын хойно хожигдсон шүү дээ. За тэгээд эндээс харахад барилдахад техник хүчнээс гадна хатуужил хамгийн чухал байгаа маа. Спортоор хичээлнэ гэдэг нь ялагдаж хожигдож медаль авахаас гадна төсвөр төвчээр хатуужил суралцж байна гэсэн үг. Цагаан хоолтон бүх байдаггүй нь барилдахад эдсэн ургийг нь бий булчин болгодогтой холбоотой. Хангалттай ураг авахгүй бол булчингийн маас нь нэмэгдэхгүй гэсэн үг. Тийм учраас цагаан хоолтон октоо дахианы маханд орууллаа. Хиндүү шашны хувьд амтан болгон сүнстэй гэж үздэг учраас дахианы мах идэх нь нүглийн хэмжээний л болж байгаа юм байна. Ингэж явсаар жижигхэн тосгонд 100 яриа маш хурдан тархана. Бүгдээрээ л Махавир галзуурчсан эмэгтэй хөвгүүдээ барилдуулах нь готом шиг хижээрч байна. Уг нь тэгш эрэхтэй юм байгаа юм л да. Гэхдээ хүмүүсийн хэвшмэл ойлголт нь хурдан засардаг ч биш дээ. За харин огт маань энэ хүнд бэлтгэлийг давхад ихээхэн хэцүү харагдана. Сургууль дээр нь эр хүн шиг харагдаж байна гэж мэгээд бас муухай гадуурхах гал байгаа. За тэгээд биеийн ч гэсэн ядарч байгаа учраас огт маань хичээл дээр унтах нь энэ үхэндээ. За тэгээ хоёр охин байгаа байдлаа аав дээр очиж хэлэхэд аав нь бүр тоочж байгаа малга бүр хүндрээд бүр цаашлаад октын усыг эрэхтэй өгдөг шиг болгоод өглөө шүү. Засуулчихж байгаа. Огт нь энэ удаад аавдаа үнэхээр гомдож эсрэг арга хэмжээ авахар боллоо. Тэгэхээр яасан бэ гэсэн чинь бүхийн барилдааны үеэр шууд бууж өгөөд аавынхаа сэрүүлгийг ухраагаад жижигхэн үйлдэлээр эсэргүүцлээ илэрхийлсээр л байгаа. Аав нь чаахвтай октоо эсэргүүцэд байгааг ойлгож байгаа ч гэсэн ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй гайхан суун. За ингээд дараачийн үзэгдэл эхэлнэ. Энтхэг киног дуу үжиггүй төсөөлөх аргагүй шүү дээ бүгдээрээ те. Аль бүжгэлцгээгээд л энтхэг киноны 20 хэсэг гарч дуу үжиг үзүүлж өгнө. Энэ хормын одоо манай хоёр охины ангийн охиных нь хуран байгаа юм. 14 настай сүйд бүсгүйгээс бусдын жаргалтайгаар л баярлцгаана. Эгчдөө хоёр ааваасаа нууцаар хормон дээр ангал заад байж байтал аав нэрээд нэг догшин харцаар харцгаад явна. Хоримч дуусаж эгчдөө хоёр сүйд бүсгүйд гомдлон суунаа. Ямар аав нь одоо огттой бүх болохыг хүсдэг байна. Өглөө болгон 5 цагт сэрэж гүйлгээд үсийг нь тайраад хин ч ийм аавтай болохыг хүсэхгүй гэд хэлж дуусаагүй байтал сүйд бүсгүй хариу болгоод би харин ийм аавтай болохыг хүсэж байна. Үнийг хэлэхэд эмэгтэй хүүхдийг төрхөөс нэхлүүлээд гэрийн ажлаа хийлэгдэг. 14 нас хүрвгүй үйл танихгүй өрд өгч дахин хязгаарч харддаггүй. Насаараа хүүхд төрөж түрүүлсэн хүүхдээ өсгөх тавилантай болгодог. Харин танаа аав та хоёрыг хүүхдээ гэж харж байна. Бүх дэлхийн эсрэг зогсоод өөрийг нь гадуурхаж муулж байгаа тоохгүй өнгөрөөгд л байна. Яагаад гэвэл та хоёрын амьдрал ирээдүйд гэрэлтэй байгаасаа гэсэнтэй хийж байгаа юм. Хэмээн хатууч гисэн үнэн үгийг эгчдөө хоёр хэллээ. Энэ үеэс л эгчдөө хоёр ухаар бололтой сэрүүлэг дуурхаас хүмүүс ирчихсэн тасглаа хийж байна. Өмнө нь яах вэ? Хүчээр шахуу хийдэг байсан бүхийн барилдаанаа хүслээрээ барилгахад дийлчих болж байна. Махавир октоо тэмцээнд бэлэн гэж үзээд нутгийнхаа эрэгтэй бүхийн тэмцээнд ирвэ. Тосгон одоо жижигхэн учраас октын гэсэн англи байхгүй л дээ. Тэгсэн бүртгэл дээр сууж ирсэн ахгүй хэлж байна. Хэрвээ хоолны тэмцээн болов танаа октыг хамгийн түрүүнд дуудъя гэд авч үзэхгүй юм шүү. Тэгсэн маань Махавир ах юу гээл зүгээр хараад суух үтэй. Бид нэр барилдаж байж явнаа. Нэг бол миний охин барилдана. Эсвэл чи хэд хоёр барилдана гэвэ. За энэ удаа ах маань зөрүүдлээж болсонгүй. Болохгүй юм байна да. Гэ харих гэж байтал ардаас нь зохион байгуулагчид дуудаад оруулахар болсноо хэлнэ. За энэ эхэндээ их дургу байгаад байснаа яагаад бодлоо өөрчлөв гэсэн чинь охид барилдвал их үзэгч ирнэ. Бас дагаад орлого өснө. Хуран маркетинг их санаатай байжээ. Зохион байгуулагч маань ашгаа нэмэгдүүлэх гэж цагаан хоолой барьчихсан гэж байгаа. Охин хүн бүхийн тэмцээн дээр гарах гэж байна шүү гэж уншаа тосгоноор явлаа. Бараг шууд маркетингоо өөрөө хийгээ явчлаа. Мэдээч сайн тарахад хүмүүс сонио ачин дуртай юм хойно охины эхний барилдааны үзэх гээд ирсэн хүмүүсээр дэвжээд үржээ. Анхны тэмцээний сандрал дээр нь хүмүүсээс бол сандрах. За тэгээд аятайхан барилдаг болоо да энэ минь. За тэгээд тэмцээн эхэлж Гита маань дэвжэн дээрээ гарлаа. Урд нь тэгээд дөрөн бүх зогсоогоод Гитаг хинт хожигдохоо сонг гэж мэгээд. Үзэгчд нь бүгдээрээ нээх мухай. Ожигдохыг нь харъя. Энд байгаа хамгийн туранхайг нь сонгох байлгүй дээ гэж мэгээл хашгич чинь. Манай Гитаар нь хамгийн шүрмслэг булчингийг нь өрсөлдөгчөөрөө сонголоо. Ингээд барилдаан эхэлж Гита энэ тэнцүү барилдаж байна шүү. Гэхдээ хожигдчихлоо. Олон юм яриад байсан гарууд бүгдээрээ чимээгүй болж Гитагийн чадварыг биширлээ. Хэдий ялагдсан ч гэсэн анхны удаа дэмжин дээр гарсан Гита маань урамшиж дараагийн тэмцээн маань хизээвэ л гэж байна. Өнөөс хойш Гитаг барилдах болгон талбай дүүрэн үзэгчээр дүүрч нэлээд олон ялтыг авлаа шүү. Ялт болгоноос урамшиж бүхийн спортод охид маань дуртай болсоор аав нь нөгөө киноныхын медаль цомнуудаа хураасан хан октын ялтын цомоор дүүрнэ. Нөгөө нэг олон юм яриадсэн тосгоныхын ч одоо бүр бидний бахархал энтер гээд бүр ярьж өгч байна. Дээрлэх гээдсэн сургуулийнх нь хүртэл хүндэлдэг боллоо. Гита маань сайжирсаар улсын тэмцээнд орох эрхээ аваад аач эмхтэй бүх гээд талгаадаггүй. Сургуулаас нь чөлөөхөхгүй. Тосгоноос нь ч ямар ч санхүүжилт олохгүй. Эмхтэй хөвгт барилдаад яадаг юм гэсэн байдалтай хандна. Махавир ахыг ийм зүйл зогсоохгүй шүү дээ. Өөртөө байгаа зүйлээрээ октоо бэлтэж эхэлнэ. Одоо орох тэмцээн матрасан дээр барилдах тэмцээн бөгөөд элсний барилдаанаас хамаагүй өөр дүрмтэй аж. Элсний барилдаан дээр хэрвээ нуруугаар унгаж чадсан бол ялагч болж исэн бол энэ удаад яаж унахаас шалтгаалаад өөрөөр оноо авна. Мөн аливаалах их оноо авах хэрэгтэй юм байна шүү. Улсын тэмцээнч төхөж Гита маань аавтайгаа хамт бүртгүүлнэ.
нэ. Тэгсэн чинь хэлж байгаа. Танаа охины жин арай дутуу байна. Сайн хоолж байгаа дараа жил оролц гэж авч байна. Эр баргийн үг тоогоо байсан хоёр маань юу гээл ийм үгнээс хойсгоод бүр тэмцээнд ороод л өрсөлдөгч болгоно барьж иднэ. Олон тэмцээний нүрийг үзсээр Гита маань өсвөрийн улсын аварга боллоо. Тосгоны дахианы 8 ч бүр дэлгүүрийнхээ гадаа Гитагийн зургийг гаргачихсан улсын аварга идэг дахиад энэ гэсэн хаягтай болгоцсон бүр хөөхөө. Улсын аварга маань олон улсын тэмцээнд орохын тулд улсын дасгалжуулагчаар үндэсний спортын актемд барь бэлтгэгдэх хэрэгтэй болоод ах маань өөрийнхөө барийг дасгалжуулагч тавьж өгнө. Гэхдээ тэгсэн тэр улсын дасгалжуулагч нь гэж бүр эгоон дэнчгсэн гар байла. Эхний өдрөө л өмнө сурсан бүх зүйлээ март. Одооноос шинээр сурна гэж мэгээ адил. Бага наснаас аавын хатуу дэглэм доор бэлтгэгдсэн Гита маань би дааж амьдрах болсон биш аавынхаа дүрмүүдийг мартаж эхэлнэ. Унтах цагтаа унтахгүй илүү дутуу амттан гэдэл юун дэглэм банд энэ төр харсан шигээ жаахан буруу зам руу орохгүй адил байгаа юм да. Харин энэ үед гэртээ үлдсэн Бабита маань аавтайгаа тасралтгүй бэлтгэлээ нэ. Ингэж явсаар улирлын амралт болж Гита маань гэртээ ирлээ. Гэхдээ тэгээд л хэлж байгаа юм л да. Би өстө зөндөө шин юм сурсан, шин техник, шин хөдөлгөөн. Заавал аавын хэлдэг шиг хатуу дэглэм хэрэггүй юм байна л энэ төр гэдэл. Харин аав нь шин бүх юмд нь дурамчхан байлаа. Хиний техник нь илүү гэдгээ мэдэх гэж аав охин хоёр хүч үзнэ. Нилээн удаа ноцтны эцэст Гита маань ялтыг байгууллаа. Гэхдээ тэгж байгаад хөвшин аавыгаа арай л хүчтэй аваа шидчихгүй дээ. Гэхдээ тэгээ орой усан чинь охин дүүн эгчтэй ингэж хэлж байна. Та аавд ингэж хандж болохгүй. Аавын техник султай хожигдоогүй. Аав өөрөө нас дээр гараа сул болж байгаа болохоор л хожигдсон юм. Гээд уг нь их зөв юм хэлж байгаа маа. Хэрвээ сул техник байсан бол яаж хоёр охин усын аврагд болох вүлээ дээ. Тийм биз дээ. Даанч Гита хүлээж авахгүй нэ. Тэмцээний өдөр ирж игчдүүсийн тэмцээн нэг өдөр болно. Игчийнхэн Сиднейд олон улсын тэмцээн болж байгаа бол дүүгийнхэн Дели хотод улсын аврагыг болж байлаа. Бабита даавн дайраад угаарай гэхэд Гита дасгалжуулагч хамгаалтаа сайжруулаарай л гин. Энэ хоёр тэмцээн дуусаж Бабита маань улсын авраг болоход Гита маань медальгүй сууж байлаа. Бабита маань улсын авраг болсон учраас игчийнхээ араас үндэсний спортын актемд орж бэлтгэгдэхэр болно. Ингээд игчдүү хоёр хамт барилахаар болж байгаа юм. Тэгтэл дүүн игчийг олон улсын тэмцээнд хожигдчиход юу ч болоогүй байгаа юм шиг хараад ихт гайхнаа. Дараагийн тэмцээн болж Гита дахин хожигдол авснаа. Дахин хожигдсоор л гүйтгээ бүр тэмцээн тайлбарлах чинь Гитагийн гудамжигт ялагдал гэж тайлбарлаагаар явчлаа шүү. Гэхдээ тэгсэн чинь тэмцээний дараа дасгалжуулагч нь орж ирээд Гитад хэлж байна. Чи хичээгээд ялагдлаа. Эн чин муу тамирчин гэсэн үг шээ. Зүгээр л зарим хүмүүс олон усаас медаль авах заяагүй байдаг юм аа. Гэж авдیں۔ Бага наснаас л аваасаа чи ялагч болно, чи чадна, чиний суцаар бүхийн цус урсж байгаа гэж хэлүүлж өссөн хүүхдүүд шок байлгүй явах вэ. Одоо л нэг Гитагийн нүд нэгдэж байгаа юу гэлтэй болно. Хийн гарсан шар шиг болсон Гита дүүтэйгээ яриа сууж байгаа маа. Би олон улсын тамирчин биш гэж үү гэдэл Бабита хариуд нь. Би таны ялах ялахгүйг мэдэхгүй. Гэтэ би таныг эсний бөхөр бүх үүдийг авч идсэн Гита гэдгийг л мэднэ. Би таныг жингийн дутагдaltaй ч хизээж хожигдож байгаагүй бүх гэдгийг мэднэ. Би таныг 3 жил дарааж өсвөрийн алтан медаль авсан тамирчин гэдгийг мэднэ. Хэрвээ та олон усаас медаль авчирч чадахгүй бол ямар энтгэг охин чадахыг би мэдэхгүй байна. Хэмээн ухаарлын сайхан үгийг хэллээ. Ер нь тэгээд дүүнэр тэгж байгаад их хөөрхөн хэрэгтэй үед нь чанга үг хэлцдэг. За тэгээ бүгдээрээ дүүнраа баг зодоорой. Ингээд ухаарлаа авсан Гита маань аавтайгаа уцаар ярина. Ийм үед ааваа гэж асуух хүнтэй нэг сайхан байгаа юм шүү дээ. Тэгээд л ойлонд болон ааваа би одоо яах вэ гэдэл уцаар ярьсны дараа Махавир ах шууд комбек хийж байгаа юм чинь. Охтын аав болон дасгалжуулагчийн үүрэгдээ шамдан орлоо. Октоо тэмцээнд бэлтгэнд бол үндэсний спортын академи хажууд байр түрээснэ. Аав нь хоёр охиндоо нийлчихсэн гурвуулаа үүрийн 5 цагийн бэлтгэлээ дахиад эхлүүлж байгаа юм. Гэхдээ тэгээд нэг өдөр дасгалжуулагчтай баригдчихнаа. Тэгсэн чинь сахилгын ороогоор оруулаад хоёр охиныг нь хөөн мөн ухааны болоо авчлаа шүү. Махавир ах маань гууж говьсаар тэмцээн хүртэл хоёр охинтойгоо уулзахгүй гэсээр хөөгтөхөргөө боллоо. За тэгээ ах бол хоригдно гэж байхгүй штэ. Боломжгүй болгодгоор алдартай юм чи холоос байн ярьж зөвлөгөө өгөн. Зөвлөгөөнч бийж Гита маань буцаад авраг боллоо шүү. Дасгалжуулагчийн Гитаг чадахгүй гэдээсэн тэмцээнээс нь ялт авчирч улсаараа олон улсын тэмцээнд орох эрхээ авлаа. Олон улсын тэмцээн эхэлж эхний матч раунд дээр унчглаа шүү. Гэхдээ тэгсэн нөгөө мөн хорон санаа дасгалжуулагч нь одоо чадахгүй гэсэн царай гаргаад харин аав гэсэн чинь чи ялагдах гэж энэ дээрээгүй дайр гэдэл. Гэхдээ тэгээд аавынхаа дуг сонссон Гита аван шууд сэргэж байгаа юм чинь. Дайрсаар эхний өдрөө ялтаар дуусгадаг юм да. Тэмцээний дараагийн өдөр дэлхийн 2 удаагийн авраг тамирчинтай барилдана. Боломжгүй мэт ялтыг цүнхэлнэ. Энэ хэсгийн барилдааныг өөрсдөө ер нь үзээрэй. Хэрвээ бүхий удамтай бол бүхийн цусыг өөрөөр хэсгүүд гарна шүү. Хамгийн сүүлийн тулааны өмнө 2 удаа Гитаг ялж байсан тамирчинтай барилдахаар боллоо. За 2 ялтын дараа хэвлэлийн урлаар орж ивэл Гитагаас асууж байгаа. Та энэ ялтаа хэн зориулах вэ гэсэн чинь хариуд нь Гита. Миний ялтыг авахд хамгийн их нөлөөсөн хүн бол над хизээч идэхээ зогсоож байгаагүй аав минь гэж хэллээ. Тэгээ энэ хариуг нь сонсон дасгалжуулагч нь сонь царайлцсан спортын үндэсний хорон дээр ирээд л Махавир ахыг маань тэмцээний үзэгчдийн зал руу оруулахгүй баймаар байна гэсэн сууж идэг байгаа. Одоо тэгээд дасгалжуулагчийн хэлсэн бүх хүнийг бандаад авах нь чаашийн. Гитаг алтан медаль авах уу, мөнгөн медаль авах уу гэдгийг шийдэх тэмцээн хэллээ. За тэгээ Махавир ах маань зал руу тэмцээний үзэхээ явж байхад нэг танихгүйгээр дагуулж аваад өрөөнд төгжчихдэг юм да. Яг бүтэхгүй дасгалжуулагчийн заавраар үйлдэлсэн байгаа байхгүй юу? Гита маань аавынхаа судлыг харнаа. Гэхдээ тэгсэн аав нь байдаггүй. Ингээд барилдаанч эхэлж Гита маань хамгийн хүнд хүч сорсон барилдааныг үзүүлж энтгэг улсад алтан медалийг авчирсан юм да. Хэдий аав нь хажууд нь байж чадаагүйч охиныхоо зүрхэн дотор нь зөвлөгөөнүүд нь байсаар л явлаа. Ингээд Гита маань медаля зүүн эндэр дээр зогсоод аавгаа хайсан ч
байсангүй. Гэхдээ энэтхэг улсын төрийн дуулалыг сонссон өөрийнх нь амьдралын зорилго байсныг мэдэж авна. Ингээд кино маань тамирчин октын талаар мэдээллийг хүргэн дууснаа 2010 оны Дээлигийн тэмцээнээс 55 кг-ийн төрөлд Гита алтан медаль, 51 кг-ийн төрөлд Бабита мөнгөн медаль авсан байна. Дараагийн 2014 оны тэмцээнд дүү Бабитанд 55 кг-ийн ангилд алтан медаль авчирчээ. Эгчдүүс олон улсын тэмцээнээс нийтдээ 29 медаль эх орондоо авчирч мянган энэтхэг охтуудад үлгэр дуурайл болсон юм аа. Энэ ярьж байгаа кино та бүхэн дурлж байна уу? Тэгвэл таныг өөрсдийнхөө амжилтаараа дахин дурлуулах нэгэн компаниг танилцуулъя. Амьдралын чанарыг тэтгэх эрүүл хүнс бүтээгч үндэсний үйлдвэрлэгч Eden компани бидний энэ удаагийн дугаар дээр хамтран ажилласан байна. Жимсний чанамал өтгөрүүлсэн шүүсээр 2005 онд үйл ажиллагаа эхлүүлсэн Eden компани энэ жил 20 жилийн хойг тэмдэглэж байгааг дуулахад тун таатай байна. Eden компани бүтээгдэхүүнээс дурдах юм бол амттай дурсамж бүтээцгээ урайтай, жигмэд тогмод хоёудлоо. Эрүүлэр өсгөө урайтай Baby Good жимсний ногош. Хэрэглээнд нийцсэн цэврөөс Wata, жинхэнэ жимсээрээ Edber. Эрүүлэр цангааг тайлы Eden өтгөрүүлсэн шүүс зэрэг бүтээгдэхүүнээрээ олон төрлийн савлгаатай сонголттойгоор эрхэм хэрэглэгчдэд хүргэж байна. Энэ жил Eden компани хамтдаа илүү амттай 20 жилийн ойн арга хэмжээгээ тэмдэглэхийн цацуу олон гинтийн бэлгийг харилцагч нартай барихаар шийджээ. Eden хамтдаа илүү амттай. Ингээд энэ удаагийн спойлер залтан та бүхэнд ялгцсан гэж найдаж байна. Дараагийн дугаар бас нэгэн сонирхолтой киногаа шүү. Хүлээж аваарай. Хаврын авсарганд бие одоорой ядаргаанд орчих уу. Eden компани амт бүтээгдэхүүнүүдийг идэж тамир тэлгээгээс илбээ.